төрийн өмч орон сууцны корпорацид баригдаж байсан дуусаагүй зарим барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар ингээд шийдвэр гарсан. За Улаанбаатар хотод буян тухай 2 дугаар хороолд баригдаж байгаа 972 айлын орон сууц байгаа. Энэ бол нийтдээ 9 давхар 18 блок барилга байгаа. За мөн Говьолтой, Дундгой, Орхон, Хөвсгөл аймагт бас барилгууд байгаа. За энэ барилгууд бол өмнө Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. Гэхдээ хугацаанд дуусаагүй одоо бас нэмж хөрөнгө шаардлагатай байгаа юм барилгууд юм байна. За төрийн өмчийн орон сууцны корпорац одоохондоо өөрөө Хөгжлийн банкнаас зээл аваад үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Хөгжлийн банкд балансаас баланс шилжүүлээд ингээд дуусгахаар нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн хөрөнгөний хөсвөрийг Хөгжлийн банкнаас гаргахаар ингээд өнөөдөр шийдвэрлэж байгаа. Ингээд энэ барилгууд бол энэ оны 11 сард дуусна гэсэн юм бодолтой байгаа.